Яагаад зарим хүмүүс амжилтанд хүрч, зарим нь бүхэл насаараа дундаж хэвээрээ үлддэг вэ? Авьяас уу, аз уу, эсвэл ихэнх хүмүүсийн өдөр бүр үл тоодог ямар нэгэн жижиг зүйл үү? Амжилтанд хүрэх гэдэг нь том өөрчлөлт ус, харин өдөр тутмын жижиг сайжруулалт бол яах вэ? Өнөөдрийн түүх таны амжилтын тухай үзэл бодлыг үрд өөрчилж магадгүй юм. Үүнэртний цагт өндөр уул ногоон хүндэгээр хүрээлэгдсэн бяцхан тоцгонд нэгэн хүн амьдарч байжээ. Тэр ердөө 12 настай боловч түүний мөрөөдөл эргэн тойрны уулнаас ч өндөр байлаа. Тэр улсынхаа хамгийн агуу ном сум харваж болохыг хүсдэг байв. Өдөр бүр тэрээр тосгоны талбайд дадлаг хийж буй чадварлаг ном сум харваачдыг ажиглах бөгөөд тэдний сум агаарыг зүсэн байныхаа яг голыг онж буйг харах тутам түүний дотор гайхшрал багтал төрдөг байлаа. Нэг өглөө тэрээр зориг гарган тосгоны хамгийн агуу багштай уулзахаар явлаа. Өвгөн мастер том хойс модны дор чимээгүй сум байх бөгөөд түүний урт саарл сахлыг уулын салхи нам гүмхэн хийсгэж байлаа. Хүү түүнтэй хүндэтгэлтэйгээр мэхэж мастераас агуу ном сум харваач болгож өгөхийг хүсхийн сацуу үүнийгээ хурдан сурахыг хүсэж байгаагаа нэмж хэлв. Өвгөн мастер хөвүүнийг харж инээмсэглэн шууд хариулахын оронд түүнээс нэгэн асуултыг асуув. Хэрвээ чамд өнөөдөр 10,000 алтан зоос эсвэл 1 зоос өгөөд 30 хоногийн турш өдөр бүр 2 дахин нэмж авах гэсэн 2 сонголт байвал чи алийг нь сонгох вэ гэв. Хүү инээмсэглэн итгэлтэйгээр өнөөдөр 10,000 зоосыг авна гэж хэлв. Мастер нам гүмхэн суугаад ийм учраас л одоохондоо агуу болоход бэлэн биш байгааг нь хэлээд түүнд нэгэн зүйлийг тайлбарлаж өг. Хэрвээ чи өдөр бүр 2 дахин нэмэгдэг 1 зоосыг сонгосон бол 30 хоногийн эцэст сая зоостой болно. Гэхдээ үүнд төвчээр хэрэгтэй. Мастер газраас жижиг чулуу авч агуу байдал нэг том үйлдэлээр биш өдөр бүрийн жижиг сайжруулалтаар бүтдгийг хэлээд тэрээр үүнийгээ 1% дүрм гэж нэрлэв. Хүү 1% хэтэрхий бага сонсогдож байна гэв. Мастер ойрхон байсан өндөр модыг заан 5 жилийн өмнө тэр мод ердөө жижиг үр байсан юм. Өдөр бүр баг багаар ургасан ч хэн ч анзаараагүй. Гэтэл өнөөдөр бат бөх үндэстэй том мод болжээ. Амжилтч яг ийм замаар ирдэг гэв. Дараагийн өдрөөс эхлэн тэр дадлаг хийж эхлэв. Эхний 7 хоног онцгийн сонин зүйлгүй өнгөрөв. Учир нь мастер түүнд огт сум харахыг зөвшөөрсөнгүй. Зөвхөн хэрхэн зөв зогсоох байрлал, хаана хөлөө тавих болон биеийн тэнцвэрийг хэрхэн хадгалах, удаан амьсгалах талаар л заав. Харин нэг өдөр хүүгийн дэвчээр алдарч бусад сурагчид ном сум харуулж байхад би зүгээр л зогсоод байх юм. Хизээ би жинхнээсээ ном сум харуулах вэ гэж асуув. Мастер тайвнаар бэлэн болсон үедээ. Гэхдээ өдөр бүр 1% сайжрахаа мартуузай гэв. 2 дахь 7 хоногт хүүд ном барихыг зөвшөөрөв. Мастер өдөр бүр баг багаар маш жижигч чухал зүйлсийг засаж эхлэв. Тохоогоо багахан хазайлгах, мөрөө суллах, барих байрлалаа тохируулах гээд өдөр бүр баг багаар олон засвар шинжилэлтүүдийг хийж байв. Харин 3 дахь 7 хоногт номын утсыг татахыг зөвшөөрөв. Гэхдээ сумгүй. Тэгээд өдөрт 100 удаа татаж барихыг шаардахад гар нь өвдөж тэрээр гомдлон ном сум харахыг л хүсэж байна шүү дээ хэмээн хэлв. Мастер түүнээс эхний өдрөөсөө тавилт чинь сайжирсан уу хэмээн асуув. Хүү бодоод маш их сайжирсан болохыг хүлээн зөвшөөрөв. Мастер мөн барих байдал,
тэнцвэрийн талаарч асуухад хүү хоёулаа сайжирсан болохыг ойлгов. Мастер инээмсэглэн энэ бол ердөө л 1% сайжруулалтын хүч гэв. 30 хоногийн дараа эцэст нь анхны сумаа харав. Сум агаарыг зүсэж байны голд маш ойрхон був. Бүгд л гайхшрав. Харин хүү өдөр бүр дадлага үргэлжлүүлсээр нэг мэтгэд 6 сар өнгөрсөн байв. Бусад сурагчид харин тэр үед өдөрт дадлага алгасаж, заримных нь бүр урам нь хугарч байв. Гэхдээ хүү нэг энгийн дүрмийг л баримтлав. Тэр нь зүгээр л өчигдрөөсөө арай дээр байхыг хичээсэн юм. Нэгэн орой гайхамшигтай зүйл болов. Хүү дараалан 10 удаа байны яг төвд онлоо. Бусад сурагчид түүний эргэн тойронд цуглан гайхан яаж ингэж хурдан сайн болсон юм бэ гэж асуув. Харин хүү инээмсэглэн би хурдан сайн болоогүй, зүгээр л өдөр бүр 1% сайжирсан гэв. Мастер бахархалтайгаар хүүгийн мөрөн дээр гараа тавьж ихэнх хүмүүс жижиг сайжруулалтыг үл тоодог учраас бүтлгүүддэг. Гэхдээ өдөр бүр давтагдах жижиг сайжруулалт гайхамшигтай үр дүнийг бүтээдэг гэв. Олон жилийн дараа хүү тэр нутгийн хамгийн агуу ном сум харваачдын нэг болов. Гэхдээ тэрээр өөр нь сурсан хамгийн үнд сургамжаа хизээж мартсангүй. Энэ нь маш энгийн. Агуу амжилт нэг өдөр бүтдэггүй. Харин өдөр бүрийн нэг жижиг сайжруулалт агуу амжилтыг бүтээдэг. Та өнөөдөр бүхэл амьдралаа өөрчлөх шаардлагагүй. Зүгээр л өчигдрөөсөө 1% л дээр байхад болно. Учир нь өдөр бүр давтагдах жижиг сайжруулалт ирээдүйд тань гайхамшигтайгаар бүтээх болно. Эцэст нь гэж хэлэхэд хэрв өнөөдөр таныг нэг жижиг зүйлийг сайжруулаарай гэвэл та юу сайжруулах байсан бэ? Комент хэсэг бичиж үлдээгээрэй. Энэ хүртэл сонссонд баярлалаа.